Амрын гэрийн үзэгчтэй ярилцах цаг эхэлж байна. Энэ удаагийн дугаард эрүүн цагдаагийн албаны ерөн сурвалжлах хэлтсийн тасгийн дарга цагдаагийн дэд хуурандаа мөнх бат ерөн сурвалжлах ажиллагааны талаар мэдээлэл өгөхөөр хүрэлцэн ирсэн байна. Таны энэ өдрийн амрын гэрээ? Сайн байна уу? Та бүхний бас энэ өдрийн амрын гэрээ. Тэгэхээр цагдаагийн байгууллагаас ерөн сурвалжлах ажиллагааг ямар байдлаар явуулдаг талаар бас яриагаа эхлэе. Ерөн сурвалжлах ажиллагааг эрүүгэн байцаан шийдэх хууль болон цагдаагийн байгууллагын тухай хууль бусад хууль заасны дагуу гэмтрэг үйлдэл этгээдийг олж тогтоох, гэмтрэг илрүүлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг олж тогтоох чиглэлээр хийж гүйцэтгэж байгаа бүхий үйл ажиллагааг хэлж байгаа юм аа. Цагдаагийн байгууллагаас ерөн сурвалжлах ажиллагааг эхлүүлэхдээ тухайн гэмтрийг шалгаж байгаа мөрдөгч маань гэмтрэг үйлдсэн байж болцсогүй этгээдийг олж тогтоох, тайлбар байцаалд авах чиглэлээр эхний ажиллагаануудыг хийж гүйцэтгэдэг. Одоо бүртгэлтэй хаягийг шалгах, гэр бүлийн гишүүдээс асууж тодруулах. Ингээд тухайн этгээд минь үнэхээр хаягандаа байхгүй гэр бүлийн гишүүд нь мэдэхгүй бол ерөн сурвалжлах дотоод сандаа зарлаад улсын хэмжээнд ерөн сурвалжлах ажиллагааг явуулж байгаа юм аа. Ямар тохиолдолд цагдаагийн байгууллагаас ерөн сурвалжлах ажиллагааг эхлүүлдэг юм бол? Сая хэлсэнчлэн гэмтрэг үйлдсэн этгээд маань үйлдсэн этгээдийг олж тогтоох, тайлбар байцаалд авах чиглэлээр эхний ажиллагаануудыг тухайн хэргийг шалгаж байгаа мөрдөгч маань явуулаад үнэхээр илээр дуудаад олдохгүй ирэхгүй бол ерөн сурвалжлах сандаа зарлаад улсын хэмжээнд ерөн сурвалжлах ажиллагааг явуулж байгаа. Одоогийн байдлаар ерөн сурвалжлах санд хичнээн хүнийг ерөн сурвалжилж байна вэ? Энэ оны эхний 9 сарын байдлаар ерөн сурвалжлах санд маань 2479 хүнийг ерөн сурвалжилж байна. Цагдаагийн байгууллагын ерөн сурвалжлах сан маань өөрөө 12 төрлөөр ерөн сурвалжлах ажиллагаа явуулдаг. Жишээ нь ингээд дурдаад хэлэх юм бол оршин суугаа газраас алга болсон, орогдол этгээд, гэмтрэг сэрдэгцэн этгээд, хэн болохын тодорхойгүй цогцос, галт зэвсэг, сум хэрэгсэл, төгс соёлын дурсгал зүйлс, улгаалгцсан тээврийн хэрэгсэл, мал амьтан, эд зүйлс, аман зургаар хайгдж байгаа хүмүүс, шүүхээс даалгасан хүмүүс, зөрчил үүссэн этгээд 12 төрлөөр ерөн сурвалжлах ажиллагаа явуулдаг. Энэ яг одоо бол түрүү хэлсэнчлэн 2479 хүнийг ерөн сурвалжлах ажиллаж байна. Тэгэхээр ерөн сурвалжлагдаж байгаа оршин суугаа газраас алга болсон иргэдийг ерөн сурвалжлах, гэмт хэрэг зөрчилд одоо холбогдсон этгээдийг ерөн сурвалжлах хоёрын ер нь ялгаа нь яг юу гэдэм бэлээ? Оршин суугаа газраас алга болсон хүнийг ерөн сурвалжлахад тухайн алга болсон үнэ арга гэрийн гишүүдийн хүсэлтээр цагдаагийн байгууллага ерөн сурвалжлах ажиллагааг явуулж байгаа. Оршин суугаа газраас алга болно гэдэг маань өөрөө тухайн хаягт оршин сууж байгаа гэр бүлийн гишүүд гэрээсээ гарч яваад тодорхой хугацаанд ирээгүй те ажилдаа яваад оройн ирээгүй 9-10-11 цаг хүртэл ирээгүй сургуультай яваад ирээгүй бол тухайн гэр бүлийн гишүүд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөд цагдаагийн байгууллага ерөн сурвалжлах ажиллагааг явуулж байгаа. Энд ингээд нэмэлтээр одоо урьдчилан сэргийлэх байдлаар хэлэхэд цагдаагийн байгууллагын ерөн сурвалжлах сангийн оршин суугаа газраас алга болсон төлөвт ерөн сурвалжж байгаа өнөөдрийн байдлаар 140 хаягдж байна. Эндээс ихэнх нь сэтгцийн өвчтөй хүмүүс ихэнх нь байдаг. Одоо ар гэрийн хараа хяналт сул байгаас тухайн хаягт оршин сууж байгаа сэтгцийн өвчтөй хүмүүс маань орон гэрээсээ гараад хаягаа гэрээ олохгүй тодорхой хэмжээгээр ингээ алга болчихдог. Ингээд тэгээд ар гэрийн гишүүдийн хүсэлтээр цагдаагийн байгууллага ерөн сурвалжлах ажиллагааг явуулна. Орогдол гэмтрэг сэрдэгцэн этгээд тэгэхээр гэмтрэг үйлдсэн байж болцсохгүй этгээд хаана байгаа нь тогтоохдохгүй байгаа тул одоо цагдаагийн байгууллага түүнийг ил болон далд хэлбэрээр ерөн сурвалжлах байгаа ажиллагааг хэлж байгаа. Ямар тохиолдолд ер нь ерөн сурвалжлах ажлыг зурагтай нь ер нь нийтэд түгэд юм болоо? Сүүлийн үед цагдаагийн байгууллага хэвлэл мэдээллийн төвөөр дамжуулаад иргэдэд зурагтай мэдээлэл түгээж ажиллаж байгаа. Энэ нь болохоор иргэд цагдаагийн байгууллагад иргэдээс мэдээлэл өгч тухайн этгээдийг олж тогтоох тус ач холбогдолтой байгаа. Ач холбогдолтой гэдэг нь тухайн этгээд одоо дахин иргэнийг охироож гэмтээхгүй байх чиглэлээр бас одоо ирэг зайлахгүй байх, хулгайлахгүй байх, одоо бусдын зүйлийг хулгайлахгүй байх нь бас ач холбогдолтой маа. Онцлог байдлаар жишээлбэл цагдаагийн байгууллага шалгаж байхдаа онцлог гэмт хэрэг үйлдэлд одоо олон удаагийн дээрэм,
олон удаагийн залилан, олон удаагийн хулгайн гэмтрэг үйлдэгдээд одоо орон нутаг дүүрэг дамжин гэмтрэг үйлдсэн этгээдүүдийг ер нь зурагтаа зарлж байгаа. Мөн 20 ангаас оргосон этгээдүүдийг. Тэгэхээр цагдаагийн байгууллагаас ер нь гэмт хэрэг сэрдэгцэн этгээдийг олж тогтоох чиглэлээр ер нь илрүүлэлт орогдол арга хэмжээг ер нь жил бүр зохион байгуулдаг шүү дээ. Энэ жилийн хувьд илрүүлэлт орогдол 2022 арга хэмжээ зохион байгуулагдаад ер нь нийт хичнээн гэмт хэрэг сэрдэгцэн этгээдийг ерөн сурвалж олж тогтоосон байгаа вэ? Энэ жилийн хугацаанд цагдаагийн газрын тушаалаар илрүүлэлт орогдол 2022 арга хэмжээг 9 сарын 12-наас хойш зохион байгуулалт ажиллаж байна. Энэ сүүлийн арга хэмжээ эхэлснээс хойш 28 хоногийн хугацаанд нийт 2386 ерөн сурвалжлалтыг олж тогтоосон байгаа цагдаагийн байгууллагаас. Үүнийг дотор нь задлаад хэлэх юм бол орогдол 145, гэмт хэрэг сэрдэгцэн этгээд 844, сураггүй алга болсон 106, насан туршаагүй хүүхэд 5, хэн болгон тогтоогдоогүй цогц 8, галц зэвсэг 3, шүүхээс даалгасан 989, зөрчил үйлдсэн этгээд 184, тээврийн эрсдэл 96, хорхоос өөр төрлийн ял шийдэгцэн этгээд 6-г олж тогтооход ажиллаж байна. Өнгөрсөн оны илрүүлэлт орогдол 2021 арга хэмжээтэй харьцуулах юм бол өнгөрсөн онд 70.5% байсан. Өнөөдрийн байдлаар энэ оны илрүүлэлт орогдол 2022 арга хэмжээ харьцуулаад үзэхээр 71.5% буюу 1.5%-аар өссөн байна. Сүүцэлтэй байна. Тэгэхээр ер нь цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг сэрдэгцэн этгээдийн мэдээллийг иргэдээс төлбөртэй авдаг шүү дээ. Тэгэхээр энэхүү мэдээллийг өгсөн иргэдийнхаа нууцыг ер нь иргэд хэрхэн хамгаалдаг юм болов? За, ил мэдээллийн байгууллагаар иргэдийн зурагтай мэдээллийг зарлаад манай байгууллагад иргэд маш ихээр ханддаг. Иргэдийн нууцлалыг хангахын хувьд бол хууль заасны дагуу нууцлалыг чанга хангана гэж заасан байгаа. Тухайн иргэнтэй харьцаж байгаа эрүүгийн мөрдөгч болон тухайн мөрдөгчийн удирдах албан тушаалтнууд л одоо тухайн иргэний өгж байгаа мэдээллийг мэдж байгаа. Өөр бусад хүн бол мэдэх боломжгүй. Тэгэхээр нууцлал бол хангалттай хамгаалагдж байгаа гэсэн үг. Иргэд маань оршин суугаа газраас алга болсон иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгөхдөө ер нь цаг алдах тохиолдол ер нь ажиглагддаг шүү дээ. Гэртээ хүрээд ирэх байх гэж одоо бодож харсны үүднээс 7 хоногийн дараа ч юм уу мэдээлэл өгөх тохиолдлууд үүнээс болоод бас эрсдэл үүрэх тохиолдлууд бас цөөнгөө гардаг. Тэгэхээр иргэд маань ер нь юун дээр анхаарах хэрэгтэй юм болоо? Энэ асуудал дээр ярихад иргэд маань одоо гэр бүлийн гишүүд хүүхдүүд, эхнэр нөхрүүд нь одоо ажилдаа яваад ирэхгүй одоо жишээ нь хөдөө орон нутагт их тохиолддог л одоо уул хатан малдаа яваад 1 хоног ирээгүй, 2 хоног ирээгүй, 3 хоног ирсэнгүй гэж цагдаагийн байгууллагад ханддаг. Ирчиж болцчгүй найз нөхдөдөө ажлынхантайгаа ингээд цаашаа даруйа явцсан байж магадгүй гэж бодоод мөн цагдаагийн байгууллагаас ч юм уу санаа зовоод гэр бүлийн гишүүдээсээ санаа зовоод ингээд цагдаагийн байгууллагад ингээд хугацаа алдаж мэдээлэх тохиолдол байдаг. Тэгээ нөгөө иргэн маань ууланд төөрөөд 1-2 хоногор явцсан ч байдаг юм уу? Эсвэл одоо найз нөхдөдөө даруйад 2-3 хоногор гадагшаа дотгошоо зугаалаад явцсан ч байдаг юм уу? Ингээ олдохгүй тохиолдол байдаг. Дүргэн шуурхай мэдгэх юм бол цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа маш хурдан шуурхай явуулаад сандаа зарлаад маш хурдан олох болцоо нэгдэх гişүүл гэдэг хэлмээр. Тэгэхээр хугацаа алдалгүй алга болчлоо ирэхгүй байна гэж санаа зовсон тохиолдолд бол цагдаагийн байгууллагад мэдгэж явах шаардлагатай. Ялангуяа 0-аас 17 насны хүрээгүй насны хүүхдүүд, эмэгтэй хүүхдүүд. Иргэд маань ингээд мэдээлэхгүй хугацаа алдсанаас юу нэг ямар эрсдэл гарах вэ? Одоо жишээлбэл ойд төрлөх чинь одоо дулааны улиралд гайгүй бах. Ойд төрлөх ч одоо хүтэн сэрүүн улирал болж байгаа тохиолдолд ойд төрлөх чинь 1-2 хоногт бол амьд байх боломжтой. 3-аас дээш хоногт бол тэр хүн чинь өсөж санган хайж байгаа хүн байхгүй бол амь насанд нь аюул учрах магадaltaй. Хугацаа алдахгүй хийсэн тохиолдолд цагдаагийн байгууллага тухайн аймаг орон нутгийн хүн хүчийг дайжлаад өргөн бүрэлдэхүүнээрээ хайгаад олж байгаа тохиолдлууд бас маш их бий л дээ. 2022 оны 8 сард эсэг бүлэг хүүхдүүд жимсэнд яваад тэгээд 4 настай хүүхд дүү нь ууланд төрслөө гээд Увс аймагт бас асуудалтай. Тэгээд цагдаагийн байгууллагад маш дүргэн шуурхай мэдэгдээд цагдаагийн байгууллага нэмэлт хүч гаргаад аймгийн захиргааны ажилчид
онцгой байдлын ажилтныг нэгтгээд нэгдсэн самлалтаар уулыг самнаад шөнийн 2 цагийн үед тухайн 4 настай хүүхдийг 9 минут олсон тохиолдол саяхан бүртгэгдсэн. Ийм жишээний. Тэгэхээр түргэн шуурхаал цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаа хэрэгтэй. Мэдээлэл өгсөнд баярлалаа. За баярлалаа.